Олон улсын сургууль нь 2025-аас 2026 оны хичээлийн жил 4 настай ангиасаа эхлэн 12 дугаар анги хүртэл 82 бүлэгтэй хичээллэж байгаа юм. Энэ маань төвшин болгондоо 5-аас 6 бүлэгтэй сургалтын үйл ажиллагаагаа зохицоор нь зохион байгуулж байгаа хэрэг юм. Ангийн IGCSE, AS, A-level-ийн хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжиж хүүхдүүдэд маань сурлагын дүн үнэлгээ жил ирэх тусам өсөж байгаа. Мөн гадаадын шилдэг их сургуулиудад элсэн суралцах үндсэн нөхцөл болж байгааг сонсоход бид таатай байдаг. Энэ бүх хөтөлбөрийн суурь агуулга нь цэцэрлэг, бага, дунд сургуулиуд дээр тавигддаг юм. Өнгөрсөн хичээлийн жил бид 4 настай ангитай 6 бүлгээр хүүхдүүд элсүүлэн авч Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр суралцах боломжийг хангаж ажилласан юм. Орчлон олон улсын цэцэрлэг нь зүүн өмнөд Азтай Кембрижийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх цэцэрлэг гэдгээрээ онцлогтой илээ. Бид Кембрижээс санал болгож буй англи хэл, математик, байгалийн шинжилгээ ухааны хичээлүүдээс гадна гадаад багшийн харилцан ярианы хичээл, бүтээл илэрхийллийг дэмжсэн зураг, дуу хөгжим, бүжиг, жүжигийн хичээлүүд, бие бэлтрийн хөгжлийг дэмжсэн биеийн тамир, зурсгалын боловсролын well-being хичээлээс гадна Монголын үндэсний сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрүүд, хэл ярианы хичээл, Монтессори хөтөлбөр, STEM, уншлагын хөтөлбөрөөс гадна мэрэгжлийн сэтгэл зүйч, мэрэгжлийн хэл засалч багшийг ажиллуулдгаараа хүүхдийг зохицоор нь хөгжих боломжийг олгодог юм. Дөрөв настай хүүхдийн онцлог нь оюун ухааны хөгжлийн хувьд сониуч зантай юмыг бие даан хийж эхэлнэ, ой тогтоол сайжирч баримжаалах чадвар нэмэгддэг, хамтарч тоглох, мөн үзэн харсан зүйлээ яг л даган дуурайдаг, их гэрхаа болдог, асуулт их асуудаг, сониуч үе байдаг. Ийм үедээ цэцэрлэгт хамрагдах нь хүүхдийн ирээдүйн суралцах үе, хувь хүний хөгжилд чухал ач холбогдолтой. Орчин цэцэрлэгээс маань 1-р ангид дэвшин суралцж байгаа хүүхдүүдийн маань хувьд олон улсын хөтөлбөр судалж эхэлсэн байдаг тул дидактик материалтай ажиллаад сурчсан. Дасгалын зааварчилгааг ялгадаг, багшийн зааврыг сонсоод дагдаг болсон байдаг нь одоо бидний хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад илүү үр дүнтэй дөхөн болж өгдөгөө. Мөн гарын жижиг булчингуудын үйл ажиллагаа хөгжсөн, гар зөвшөрсөн байдаг нь зурлага бичгэд, үсэг бичгэд илүү их дөхөн болж өгдөгөө. Хүүхдийг бага наснаас нь сурахад дурлуулахын тулд багш нар маань тоглоомын арга зүй, идэвхтэй сургалтын арга зүйгээр өдөр тутмын хичээлээ бэлтэн бүлгийн болон мэрэгжлийн багш нар маань цогц сургалтын арга зүйг хэрэгжүүлж байна. Тиймээс орчин сургуулийн хос хөтөлбөрийн тогтолцоо маань сургуулийн 1-р ангиас биш, цэцэрлэгийн 4 настай ангиас эхэлж байгаа юм. Ингэснээр бид ирээдүйн дэлхийн Монгол иргэний суурийг амжилттай сайн тавьж буй хэрэг юм.